Өнөөдрийн байдлаар Монгол банкнд давхарсан тоогоор 623 иргэн 707 аж ахуй нэгж алт худалдсан байна. Төв банкны худалдаа авсан алтны хэмжээ одоогийн байдлаар 5 тонн 130 кг төрж өнгөрсөн онтой харьцуулахад 1.5% өсжээ. Ашигт малтамлын хуулинд өөрчлөлт оруулж алт цэвэршүүлэх экспортлох үйл ажиллагаа Монгол банкар дамждаг болсон валютын нөөц бүрдүүлэх ажилд эерэг үр дүн авчирч байна. Өнгөрсөн үеүдтэй харьцуулахад бол энэ 13 он, 14 он, 15 онд бол энэ харьцангуй яг л татврын хөнгөлт үзүүлсэн учраас одоо хил гайлаар бас холгоо ажлыг гаргадаг одоо ийм асуудлууд бүрэмсэн таслан зогсоогдсон. Ер нь итвэх бол маш их ихссэн. Яг л одоо энэ чинь урд нь 4-5хан л иргэн ирж тушаад байлаа шүү дээ. Тэгэхээр чи одоо 700 хэдгээл өнгөрсөн жил ихтэл 2000 гаруй иргэн ирж одоо давхарцсан тоогоор ингэж тушааж. Монгол банкын тушаасан алтны хэмжээнээс валютын нөөц эдийн засгийн доктортой байдал хамааралтай байдаг учраас засгийн газраас алт олборлагч компаниудад жилийн 9% хүүтэй хөнгөлөлтөө зээл олох шийдвэрийг гаргажээ. Зүгээр алтны үйлдвэрлэлийн хувьд бол энэ 8-аас 10 сарын хооронд бол ерөнхийдөө тушаалт нь бол нэлээд эрчимждэг байгаа. Тэгэхээр бол энэ одоо засгаас авч хэрэгжүүлж байгаа энэ бодлогын дэмжлэг бол бас нэг ихч орой тавь болов гэж бас бодож байна. Тэгээд энэ онд бас нэлээд өндөр зорилттой байдаг. Тэрийг хэрэгжүүлэхэд бол бас бодиттой одоо нэмэр болно гэж найдаж байгаа. Энэ жил 10 тонн алт экспортлох төлөвлөгөөтэйгээр уулуурхай яам ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6.2 тонн алт олон улсын зах зээл дээр арилжаад байна. Дэлхийн зах зээл дээр унц алтны үн дунджаар $1209 байсан бол өнгөрсөн 7 хоногоос ханш суларч $1068 болжээ.